Сайн байцгаана уу? Трейлер хаус суугаас мэдчилж байна. Hitchcock January үндсэн сэдвийн хүрээнд энэ сарын кино товчлууд үзэгч та бүхэнд хүрж байгаа. Өнөөдөр та бүхэнд найруулагч Alfred Hitchcock-ийн 1940 оны Rebecca хэмээх романтик сэтгэл зүйн трейлер кино хүрэхээр бэлтлээ. Уг киноны гол дүрүүдэд Laurence Olivier, John Fontaine нар тогложээ. Ингээд киноныхаа үйл явдал руу орцгоё. Киноны эхэнд нэгэн эмэгтэй шөндөө хаяа өөрийн амьдралын хамгийн хачирхалтай үйл явдлууд өрнөсөн Мандерлей эдлэнгийн талаар зүүдэлдэг талаараа тэр бүх үйл явдал Францын өмнөд хэсгийн номин эрэгт эхэлсэн тухай ярих болно. Номин эргийн нэгэн өндөр хадан цохон дээрээс үсэрч амиа ягуутгах бодол агуулan зогсож байгаа сурвалжит гаралтай эрийг Максим де Винтер гэх бөгөөд түүнийг үсрэх хэсгээ шидэж чадахгүй байж байтал тэр хаваар зугаалж алхаж явсан нэгэн залуу бүсгүй битгий хэмээн орилж түүнийг зогсоох бол Максим де Винтер бүсгүйг загнаж хүний хувийн асуудалд оролцох хэрэггүй цаашаа яв гэдэг. Дараа нь Монте Карло зочид буудалд өнөөх залуу бүсгүй Эдит Ван Хоппер хэмээх хижээл насны баян эмэгтэй туслахын ажлаа хийж яваад ахад тэрхүү Максим де Винтер хэмээх эрхэмтэй тааралдаж өөрийн ажил олгогч авгаагаас тэрхүү эрхмийн эхнэр нь нас барсан одоо ганц бие амьдардаг гэдгийг дуулна. Өнөөх баян авгаа Монте Карло зочид буудалд байх хугацаанд цагийг хамт өнгөрүүлэх өөрийн зиндааны хүнтэй боллоо хэмээн баярлагч удалгүй ханаад тусч халууран буудлын өрөөндөө имжлүүлэн хэвтэх болдог. Үүнийг нь далимдуулан Максим туслах залуу бүсгүйг нь дагуулan гадуур авч харж номин эргээр машинаар хамтдаа зугаалж цагийг өнгөрүүлэх бөгөөд залуу бүсгүй эзэн авгаад өөрийгөө теннисээр хичээлж байгаа хэмээн худал хэлэх бол. Залуу бүсгүй Максимд дурлах нь цаг хугацааны асуудал байсан ч тэрээр сурвалжит баян эрхэм яагаад өөрт нь ингэж анхаарал тавиад байгааг давхар гайхаж учраа олохоо болно. Хэдэн өдрийн дараа Эдитийн эрүүл мэнд дээрдэж улмаар охин нь Нью-Йорк хотод хурмаа хийхээр болсныг дуулмагцаа цаг алдалгүй замдаа гарцгаая юм хумаа бэлд тасалбар захиал хэмээн туслах залуу бүсгүйг сандарган залуу бүсгүйч Максимд юу ч хэлэлгүй явмааргүй санагдаж эзэн авгаад өрөөндөө юмаа мартсан олвол буцах хаягаа үлдээ гэх мэт зэрэгээр худал хэлж Максимд мэдэгдэхийг хичээсээр Максимийн өрөөнд нь явж орон явах гэж байгаагаа хэлтэл Максим түнд Нью-Йорк явмаар байна уу? Мандерлей руу гэртээ хармаар байна уу гэж асуудаг. Бүсгүй сайн ойлголгүй танаад нарийн бичиг туслах хэрэгтэй байгаа юм уу гэхэд тэнэгхэн мэндэ би чамд гэрлэх санал тавьж байна. Зөвшөөрүүл чи тэнд амьдрах болно гэдэг. Гинтийн гэрлэх санал авсан бүсгүй цочирдон би танаа зиндааны хүрээлэл таарах хүн биш гэхэд Максим чи надад хайртай бол тэр огт хамаагүй гэдэг. Бүсгүйч Максимд чин сэтгэлээсээ хайртайгаа хэлж түүнтэй гэрлэхийг зөвшөөрдөг ч эзэн авгаадаа хэлж чадахгүй нь чи хэлгэж Максимд тулгана. Тэгээ Максим Эдит Ван Хоппер авахаг өрөөндөө дуудуулж авчираад түүний туслахтаа гэрлэхээр болсноо хэлэхэд сурвалжит биш энгийн нэг бүсгүйтэй суухаар болсонд цочирдсон ч боловсон зан гаргаж та хоёрт баяр хүргэе гэж хэлснээр залуу бүсгүүд тусад нь Максим чин сэтгэлээсээ хайртай байсан нас барсан эхнэр Ребекагаа санаж битгэрсэн сэтгэлээ тайтгаруулах гэж л ийм өрөвтэй шийдвэр гаргаж чамтаа гэрлэж байна. Чи эзэж хоёр дахь хадагтай Девинтер болж чадахгүй. Мандерлей эдлэнг түүн шиг авч явж чадахгүй хэмээн хэлж баяртай хонгор минь амжилт хүсьгээд ширв татчихад яваад өгдөг. Ингээд Максим залуу бүсгүйтэй гэрлэж бал сараа дуусныхаа дараагаар сүт бүсгүйгээ дагуулan Английн баруун өмнөд засгийн Корнуолл тойрогт байрлах түүнд өв залгамжлагдан ирсэн Мандерлей эдлэнд авчрах болно. Мандерлей эдлэнгийн голд орших олон өрөө таслахаа бүхий аврах том шилтгэн шиг барилгад тэд хамтдаа амьдрахаар болж тентхийн үйлчлэгч ажилтнуудтай залуу бүсгүй танилцах бөгөөд ахлах үйлчлэгч хадагтай Денверс гэгч хүүтэн хүндий зүс царай зан ааштай эмэгтэй Мандерлей эдлэнгийн ажилтнуудыг даргалдаг болж таарна. Тэрээр Максимийн анхны эхнэр Ребекагийн гарын туслах үнэнч зүтгэгч нь байсан тул Максимийн хоёр дахь эхнэр болон ирж байгаа залуу бүсгүйтэй яг л булаан эзэмшигч маягтай харьцах болно. Максим өдрийн цагаар хотод ажилдаа байдаг тул түүнийг өглөө гараад орой ирэх хүртэл залуу эхнэр нь том шилтгэнд гав ганцаараа дасан зогцох гэж зовж эхэлдэг. Үүн дээр нь нэмээд хадагтай Денверс залуу бүсгүүд Ребекагийн аврах том унтлахын өрөөг үзүүлж өгснээс нь хойш юуг нь ч өөрчлөөгүй байгааг харуулan ярьж Ребекагийн нэрний эхний үсэг бүхий дэр, хувцас, тэмдэглэлийн дэвтэр гэх зэрэг нас барсан хүний эд зүйлсийг шилтгэний хаа сайгүй байлган хадгалж Максимийн залуу эхнэрт өдөр бүр харуулan түүнийг улам зовоодог. Максимийн санхүү болон бусад бичиг хэргийг хариуцдаг Фрэнк Кроули гэгчээс залуу бүсгүй нас барсан эхнэрийнхэн талаар асуухад тэрээр
энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй байсан гэж хэлэн түүнийг далаад завиар явж байгаад завтайгаа живж өгсөн. Ирэх чидэгдэн гарч ирсэн цогцсон олдсны дараа Максим очиж таньсан талаар ярьж өгдөг. Энэ хоорондоо тэрээр Ребеккаг дурсах болгонд нөхрийнх нь зан ааш огцом хувиран өөрчлөгдөж, ууралж бухимдаж эхэлдгийг олж харсан залуу бүсгүй Максимыг эмгэнэлтэйгээр далаа живж өгсөн эхнэртэй одоо хүртэл хайртай, түүнийг санаж бэтгэрдэг юм байна гэж бодож эхлэх болно. Тэгээд өмнө нь Ребеккагийн жил бүр зохион байгуулдаг байсантай ижилхэн ямарваа нэгэн дүр тувирч хувцас өмсөж ирдэг, томоохон үйлчлэгийг зохион байгуулж өөрийгөө Мандерлей эдлэнгийн дараагийн авхаа болж чадна гэдгийг харуулахыг хүсдэг. Тэгээд хүн бүрийг гайхшруулах хувцас өмсөхийг хичээж загвар гаргаад сууж байтал хадагта Денверс хоёр давхрын хананд өлгөөтэй байгаа Максимын илэн цулан цолох нэгэн эмэгтэй жазтай зургийг харуулan яг үүн шиг даашинз өмсвөл гайхшрах болно шүү хэмээн санал болгож бүсгүйч яг тийм даашинз бэлдэж үжлэхийн үеэр нөхөртөө гинтийн бэлэг барихаар өнөх гой даашинзаа өмсөн араас нь гарч иртэл Максим түүнийг харсан даруйдаа өгтлээ уурлаж Ребекка өгөхийнхээ өмнөх үжлэг дээр яг ийм даашинз өмсөж байсныг хэлж наатахаасаа өөр юу ч хамаагүй өмсч бол наатахаал тайлж хай харахыг ч хүсэхгүй байна гэдэг. Тэгээд түүнийг хуурч албаар өгсөн ихнэртэй нэжлэхэн хувцас өмсүүлсэн хадагта Денверстэй нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцахаар явж очтол Денверс түүнд чи хизээч Ребеккагийн байрыг эзэлж түн шиг байж чадахгүй. Энэ Мандерлей эдлэн газар энэ шилтгэн бол Ребеккагийн л байсан гэд хоёр давхрын өрөөний цонхыг нээж залуу бүсгүйг энд ингэж зовж байхаар доошоо өсөрч хормын дотор амар амгалан голвол дээргүй юу хэмээн түүнийг ятгаж залуу бүсгүйч ятгалганд нь орчихсон тэрхэн мөчөд эвгүй бодолд автан зогсож байтал тэнгэрт ослын дохио өгч буудах дуу сонсогдно. Манантай цаг агарын улмаас нэгэн усан онгоц замаа харлгүй явсаар эрэгт гарч ирж осолдсон болж таарах бөгөөд тэрхүү усан онгоцны багийнхныг аврах үеэр Максимын өгсөн эхнэр Ребеккагийн цогцос бүхий живсэн жижиг зав мөн олдох болно. Юу болоод байгааг ойлгохгүй залуу бүсгүй далайн эргийн хаваар ир нөхрөө хайж явсаар тэр хавьд байдаг нэгэн байшингаас Максимыг олдог. Санаа зовсон залуухан эхнэр нь түүнээс юу болсныг шалгаасаар Ребеккагийн цогцос олдсныг мэдэж улмаар өмнө нь Максимын моорогт очиж таньсан гэх эмэгтэй цогцос эхнэрийнх нь биш болж таарсан тул тэрээр энэ ээдрээтэй хэргийн учрыг олохын тулд хууль шүүхээр шалгуулах хэрэгтэй болсон байдаг. Харин түүний залуу эхнэр түүнийг өгсөн эхнэртэй чин сэтгэлээсээ хайртай байсан, түүнийг өдөр бүр бодож шаналж явдаг тухай хэлтэл Максим түүнийг буруу бодож байсныг ойлгуулж түүнд өмнөх эхнэр Ребеккагаа ямар хүн байсан тухай ярьж өгдөг. Анхандаа Ребекка үцэглэнтэй царай зүсээрээ Максимыг галзууртал нь дурлуулсан ч гэрэлсний дараа огт өөр ингэр задгаа явдалтай эмэгтэй болж таарсан бөгөөд тийм гэдгээч түүнд хэлж Максимын төгс эхнэр гэсэн дүрд тоглохч өөр ирчүүдтэй хүсснээрээ учир ургуулна гэдгээ Максимд тулгасан байдаг. Улмаар Ребекка яг энэхүү далайн эргийн жижиг байшинд өөрийн холын хамаатан амраг Жек Фавелтай уулзаж явалдах болсноор зогсохгүй Жекээс жирэмсэн болсноо хэлж түүний хүүхэд Максимын эд хөрөнгө Мандерлей эдлэнг өв залгамжилж авах болно хэмээн яжилж доог тохуу хийж доромжилж байсан болж таардаг. Ребекка энэ талаараа хэлж Максимтай хэрэлдэж байгаад байшинд халтарч унан толгоогоо хүчтэй зогсноор амьсгал хураасан байдаг бөгөөд өөрийг нь эхнэрээ хороосоо хэрэгт буруутгаж магадгүй гэж айж сандарсандаа Максим Ребеккагийн цогцсыг завинд хийгээд далаад хайсан бол хэд хоногийн дараа эргэж идэгдсэн эмэгтэй хүний цогцсыг Максим эхнэрийнхээ цогцос хэмээн таньж цагдаа нарт мэдүүлсэн боловч тэрний хүү танихгүй өөр эмэгтэй цогцос байсан болж таарна. Ингээд жинхэнэ Ребеккагийн цогцос завтайгаа олцсонтой холбоотойгоор түүнийг амиа хорлох гэж завинд суугаад далаад гарсан гэх үндслэлийг шалгаж шүүх хурал явагдах үед Ребеккагийн нууц амраг Жек Фавел Ребеккагийн өгөхийнхээ өмнө түүнд илгээсэн жирэмсэн болсноо цухас бичсэн захиаг нотлох баримт болгон гарган ирж Ребеккад амиа орлох шалтгаан тэр үед байгаагүй. Эсвэргээрээ түүнийг алуулсан байх магадлалтай гэд Максимыг сүрдүүлж мөнгө өгөхийг шаардах бол Максим түүнийг энэ хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчид мэдэгдэж түүнийг сүрдүүлж байгааг хэлэхэд мөрдөгч Жулиан Жек Фавелийн ил болгосон захидлыг нотлох баримт гэж үзээд Ребеккаг Максим хөнөөсөн гэх үндслийг шалгах ёстой гэж үздэг.
Ингээд тэд бүгд Ребекаг хэн бүхнээс илүү сайн мэдэх хатагтай Денверсээс Ребекаг үнэхээр жирэмсэн байсан эсхийг асууж түүнийг хамгийн сүүлд ямар эмчэд үзүүлсэнийг олж мэдэн тэрхүү хаягаар нь нөгөө эмчтэр явж очиод асууж шалгаатал Ребека өөрийнхөө нэрээр биш харин хатагтай Денверсийн нэрээр үзүүлсэн байдаг ч тэрээр жирэмсэн биш харин хүн дээр өвдсөн байснаа үзүүлж шалгуулсан байж таарах бөгөөд эмчийн хэлснээр Ребека хор тавдар тусаад маш удсан түүнд амьд явах хугацаа бага үлдсэн байсныг хэлдэг. Эмчийн яриа Ребекаг амиа хорлсон гэх үндслийг нотлох бол Максим дотроо тэртээ тэргүй өөхөх цаг нь болчихсон Ребека өөрийгөө түүгээр алуулах гэж өөр хүний хүүхэд тээж байгаа хэмээн худлаа хэлж албаар үдэж доромжилж байсныг ойлгох болно. Мөрдөгч Жулиан Максимыг сүрдүүлсэн Жек Фавелд хүн айлган сүрдүүлж мөнгө салгах гэж оролдох нь ялтаа шүү гэдгийг сануулад явуулах бол Жек тэднээс салангуудаа утасны бүхээгнээс Мандерлей эдлэн рүү залгаж хатагтай Денверст болсон бүгдийг хэлж Максимын залуухан эхнэрийг Мандерлей эдлэнд эзэн сууж сайхан амьдрах нь дээ гэж хэлдэг. Харин эрхчлөөтэй болсон Максим өөрийн туслах Фрэнкийн хамт машинаараа шүнжин давхсаар гэртээ иртэл Мандерлей эдлэн шатаж байх бөгөөд Ребекад үрд үнэнч хатагтай Денверс утсаар сонссон зүйлээсээ болж солиорч Максимын залуухан эхнэрт Мандерлей эдлэн өгөхгүй гэсэндээ энэхүү галыг тавьсан байдаг. Эхнэрээ хаж сандарсан Максимыг шинэ эхнэр нь олж харандуудаж хосууд тэврэлдэх ба хатагтай Денверсийг солиорсон талаар залуу эхнэр нь Максимд хэлдэг. Хатагтай Денверсээс бусад бүх хүн шатаж буй байшингаас гарч амжсан байдаг бол байшинд үлдсэн хатагтай Денверс шатаж нурсан дээврийн моднуудад дарагдан амиа алдснаар кино өндөрлөнө. Киноны талаарх зарим сонирхолтой баримтуудыг дурдъя. Энэхүү кино нь Английн найруулагч Альфред Хичкокийн Холливуудад буюу Америкт хийсэн анхны кино бөгөөд тэрээр энэхүү киног Английн зохиолч Дафни дю Морегийн 1938 оны ижил нэртэй романаас сэдвлэн бүтээж байжээ. Уг киноны зохиолын анхны хувилбар нь Ребека биш харин их зохиолыг нь бичсэн зохиолчийн нэрээр Дафни гэсэн нэртэй байжээ. Гэвч киноны продюсер Дэвид Зельцник эсэргүүцсэн учраас Ребека хэмээн өөр нэрээр нэрлсэн бөгөөд эртний Семит хэлнээс гаралтай энэхүү нэр нь чанга боож сүлжих гэсэн утгатай үг юм а. Альфред Хичкок энэхүү киног яг номтой нийжлэхэн айдас хүйц төрүүлэх үйс харанхуй бараа өнгө аястай бүтээхийн тулд өнгөтөр биш хар цагаанаар хийхийг кино студиэс шаардсан өөрийнхөөрөө зүтгэсээр хар цагаан өнгөтэй хийж байжээ. Хэдийгээр уг кино найруулагчийн бүхнийг төгс хийх гэдэг арга барилаас болж төлөвлөсөн хугацаанаас давж маш удаан хугацаанд хийгдэж мөн төлөвлөснөөс 335 мянган $, илүү буюу нийт $1,285,000 өртгөөр хийгдэж байсан боловч нээлттэй хийснийхээ дараагаар өндөр амжилт үзүүлж 1940 оны хамгийн өндөр ашиг орлоготой Америк киногоор тодорч тэгээ зогсохгүй тухайн жилийнхээ Оскарын шагнал гардуулах ёслолд 11 төрөлд нэр дэвшснээс 2 төрөлд буюу хамгийн гол шагнал болох шилдэг кино мөн шилдэг зураг авалт төрөлд шагнал хүртэж байсан түүхтэй. Киноны гол дүрийн бүсгүүд тоглуулахаар 20 гаруй эмэгтэй жүжигчдийг шалгасны эцэст шинэ залуу жүжигчин Джоан Фонтейнд энэхүү дүр очиж байжээ. Шалралтанд хамрагдсан жүжигчдийн дунд энэ киноны Максим де Винтрийн дүрийг бүтээсэн жүжигчин Лоренс Оливьетэй тухайн үед үерхэж байсан жүжигчин Вивиан Ли байсан бөгөөд найз бүсгүйгээ гол дүр тоглуулах гэж зүтгэж байсан Лоренс Оливье залуу жүжигчин Джоан Фонтейнтэй маш хэрцгий муухай харьцаж байсан нь Джон Фонтейнийг эсэргээрээ энэ дүрд сонгогдоход нөлөөлжээ. Учир нь шалгаруулалтын үеэр гол дүрийн жүжигчнээс айсан залуу жүжигчний биеэ барьсан, айж цочирдсон, ичиж зовсон байдал нь найруулагчид үнэхээр их таалагдаж, түүнээс яг тийм маягаар дүрээ гаргаж тоглохыг хүссэн байна. Киног сэдвлэн бүтээсэн их зохиолын нэгэн адил Максимта гэрэлсэн 2 дахь бүсгүйн нэр кинон дээр нэг ч удаа дурддагдаж гардаггүй байна. Зөвхөн хадагтай Девинтер хэмээн нөхрийнх нь овгоор л нэрлэдэг ажээ. Энэхүү кино Европын улс орнуудаас Испани улсад нэлээд амжилт үзүүлж байсантай холбоотойгоор жүжигчин Джон Фонтейний кинон дээр өмсдөг товчтой носон цамцыг Испани улсад киноны нэрээр нь Ребекас хэмээн нэрлэх болсон бөгөөд өнөөдрийг хүртэл урт танцуутай товчтой кардиган загварын носон цамцыг Испанд Ребекас хэмээн нэрлсээр байдаг байна. Киноны эсрэг дүр болох ахлах үйлчлэгч хадагтай Денверсийн хүүтэн хөндийн аимшигтай дүр төрхийг улам тодруулан гаргахын тулд энэхүү дүр тогсон жүжигчин Жюдит Андерсныг нүдээ завчихгүй байхыг найруулагч Хичкок зааварчилж байсан байна. Мөн хадагтай Денверсийн дүрийг алхаж байгаагаар биш харин шалан дээр гулгаж байгаа мэтээр харуулахын тулд түүнд газар ширхсэн урт хар хувцас өмсгөж
удаанаар зөөлөн алхуулж байжээ. Манай сувгийн үзэгчид найруулагч Альфред Хичкоктой хичнээн танил болж түүнийг өөрийнхөө бүтээсэн кинонуудад жижиг дүр бүтээдгийг мэддэг болсон байна. Найруулагч энэ кинон дээр киноны дүр Жек Фавелийг утасны бүхээгт утсаар ярддаг хэсгийн дараа цаана нь алхаад явж өнгөрч байгаагаар гардаг бөгөөд цаашаа харсан байдаг тул найруулагчийг таньж олж харахад нэлээд хэцүү байдаг юм а. Америк нэгдсэн улсын Конгрессийн номын сан 2018 онд Ребекка киног урлаг, соёл, гоо зүүн хамгийн чухал шилдэг бүтээл хэмээн тодорхойлж Америк нэгдсэн улсын үндэсний кино санд хадгалахаар болж байсан бол мөн энэхүү киног 70 гаруй кино шүүмжлэгчдийн шүүмжийг багтаасан редактор Стивен Шнайдерийн өгөхөөсөө өмнө үзэх ёстой 1001 кино хэмээх алдартай номд багтаан оруулсан байдаг. Энэхүү та бүхэндээ Хичкокийн 1-р сарын хүрээнд түүний 1940 оны Ребекка хэмээх киног бэлдэн хүргэлээ. Netflix компани бүтээсэн энэхүү киноны албан ёсны ремейкийн товчлолыг удахгүй хүргэх болно. Харин энэхүү контент таалагдсан бол subscribe, like, share, comment үлдээж биднийг дэмжээрэй. Ребекка киноны ремейкээр удахгүй уулзтлаа. Түр баярлалаа.